урьдчилан сонирх залуучуудаа бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд яг одоо миний 1000 subscribe-ийн бэлэг болох те тэгшимээ арга барилын анхан шатны хичээл болох одоо хэмжээ шилжүүлэгч хэмжээсэн гүйцэлт гэж одоо энэ тэгшимийн арга барил өөрөө яаж ажилдаг тухай бичлэгийг одоо яг одоо ингээд хийж эхлэх гэж байна. За мөн бас манай одоо шавнар бас яг одоо зэрэг оролцсон гэсэн үг ээ. За ингээд хичээлээ эхлэе. За ерөнхийдөө бол за ер нь нэлээд олон тань бараг 20-30 хүн байх шиг байна. За тэгээд ямар царай. За ер нь бол тэгшимийн арга барил. За бүх арга барил бол ерөнхийдөө Dove theory те Dove-ийн онол төр бүгд суурилдаг. Ямар ч арга барил те. Анх бол энэ Dove theory гэдэг нөхөрчин бол одоо ханшийн чартыг сонины сэтгүүлч юм шүү дээ. За тэгээд яагаад энэ чарт ханшийн чарт яаж хөдлөдөг юм бэ те? Яавал тренд эргээд байгаа юм бэ гэдэг тухай бол анх бол тэр хүн ажиллаж гарснаар байдаг. Тэгэхээр бүх арга барил Dove theoryтэй маш холбоотой. За тэгэхээр Dove-ийн онолд бол за надаар хэлүүлдэг бүгд мэдж байгаа. Энэ дээр л товчхон ярив. За Dove-ийн онолд бол те за өсөж байгаа буюу uptrend те. За мөн унж байгаа буюу downtrend. За мөн бидний нөгөө нэг хэлж байсан sideway буюу одоо range-лдэг хөдөлгөөн те. За Dove-ийн онол бол ийм гурван тренд л байдаг. За тэнгүүт яг энэ гурван трендийнхээ дагуу ерөнхийдөө чарт бол хөдөлдөг. Тэгэхээр бид нар бол яг энэ гурван трендийн дагуу sell buy за эсвэл одоо энэ дээрээс одоо оройн дээрээс нь sell-дэд одоо ёроол дээрээс нь buy дэх тийм энэ одоо ханшийн шал таа зүсгээ яваад байгаа. За энэ бүтцэл байдаг. За тэгэнгүүт Dove theory онол дотор маань өөрөө за нэг асуудал байдаг. За тэр нь ямар асуудал байдаг вөхөр мэдээж нэг тренд change одоо чоч гэж яриад байдаг тийм чоч гэж яриад байдаг. За ингээд Dove-ыг юу яадаг тийм эвддэг. За энийг өөр өнгөөр болгочих. Энийг өөр өнгөөр болгочих. За өөр өнгөөр болгочих. За тэгэнгүүт биднэрт Dove-ийн онол яадаг вөхөр мэдээж тренд чочтой. За ингээд тренд change хийх буюу одоо эвдрээ. За энийг бол таад бол надаар яриултыг мэдж байгаа. Хангалттай угаасаа өөр арга барилыг судлаа те ингээд явцсан. За тэгэхээр ерөөсөө бүх арга барил те ямар ч арга барил яг энэ одоо Dove theory-ийн те одоо up down трендийн дагуу тренд change чочигээ явж байгаа те. За тэгээд яг энэ хөдөлгөөнүүд дээр бол ерөнхийдөө бол юу яадаг? Тулгуурладаг бүх арга барил те бүх индикаторууд ч өөрөө бас энийг бас орж байгаа те high low-ыг тэмдэглээ явж байгаа. Индикаторууд ч энэ дээр тулгуурлаж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө Dove-ийн онол гэдэг зүйл маань бол ийм байгаа. За энийг бол хэрвээ мэдэхгүй бол те таад бол одоо YouTube те одоо Google одоо хаасаагүй энэний талаар бол хичээлүүд байгаа гэсэн үг. За Dove бол юм байгаа. За тэгэхээр Dove theory-гийн онол дээр тэгшимийн арга барил маань тулгуурладаг буюу бүх арга барил бол тэгшим дээр тулгуурладаг. Үгүй Dove theory дээр тулгуурладаг гэсэн үг. За хоёр дахь ярих юм. За хоёрт нь ярих юм Fibonacci. За ер нь бол бид нэр Fibonacci-г хэрвээ одоо гаргаад тавихад бол ийм олон левелүүдтэй те level structure-уудтай. Одоо 261.8, 2414, 161.1 гэх ийм олон юутэй байдаг. Тэ? За тэнгуут бид нэр хэрвээ яг одоо Fibonacci түүлийг ерөнхийдөө яаж ашигладаг вэ гэхээр ер нь бол биднэрт юу л хэрэгтэй байдаг гэсэн 0 1 2. За 2 гэсэн үгийг наа. За энд. За тэнгуут бид нэр энэ зөвлөсөн нүр донтраагаад 0 1 2 гэсэн ерөөсөө юуг л авч үлддэг гэсэн левелүүдийг. За энд 0 1 2. За энэ гурвыг л авч үлдээд явдаг гэсэн. За Fibonacci-г бол ингэж тохируулдаг. За Fibonacci ингэ явчихна. За Fibonacci нь энд байна. За тэгэхээр бол энэ чиглэлийн бол юу ойлгомжтой болчихж байгаа. За тэгээд за одоо бол ингэ хэмжээний тухай ярив. За хэмжээ гэдэг зүйл юу яриад байна вэ гэхээр за хэмжээ. За хэмжээний тухай бол нэг яг 2 3 төрлийн хэмжээ байдаг. А гэхдээ би бол голдуу Dove-ыг харж хэмжээг хардаг. А за зарим нөхцөлд бол яг бас нэг хэмжээг за тэрийн дараа ярина. За бидний хувьд за Dove-ийн онолын батлагдсан high low гэдэг бол маш чухал байдаг. Хэрвээ Dove-ийн онолынхоо те high low за higher high, lower low те lower high ингээд энэ орой ёроолоод юу яж чадахгүй бол тодорхойлж чадахгүй бол хэмжээг тодорхойлж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр би бол яг нэг л хэлдэг үхтэй. За миний бол яг одоо энэ дотор байгаа те миний хичээлийг үзээс яцсан шавнараас мань бол хэдэн хүн харагдаж байна. Тэ одоо надаар бол тэгшимийг заалгасан. За тэр хүмүүс хүн мэдж байгаа миний хэлдэг үгийг. За зарим тохиолдолд нэг ширхэг ла Dove болох тохиолдол байхад зарим тохиолдолд 30 ширхэг ла 50 ширхэг лаач Dove болохгүй тохиолдол байдаг. Тэгэхээр хэрвээ бид нар буруу high low-ыг тодорхойлох юм бол хэмжээг тодорхойлж чадахгүй гэсэн үг байхгүй.
За хэмжээний тухай ярив. За хэмжээ гэж юу вэ? За ер нь бол апын тренд явж байхад даун тренд рүү шилжиж байгаа тий. За тренд чочиж орж ирж байгаа. За ингээ ороод ирэх үед бид нар мэддэг тий. За энэ даун тренд буюу уналт үргэлжлэх гэж байна гэж мэддэг гэсэн үг. За тэгэнгүүт за бидний хувьд хэмжээ гэдэг зүйл нь юу болдгоо гэхээр даун трендийн ёроол одоо апын трендийн higher low за апын трендийн higher high тий тренд гэж байгаа. Энэ юу төхөө. За энэ өнгийг арайд өөр болгоод. За цэнхэр. За энд higher high, энд higher low багаз. За эндээс тренд change буюу энд хийгдээд ороод ирэхэд pullback орж ирээ бид нар сэлддэг. Энэ бол бидний яг арилжааны шийдвэр гаргадаг. Тэгэхэд нөгөө талаасаа энэ нь биднэрт хэмжээ болж өгдөг гэсэн үг. Энэ хэмжээ энд ирэх магадaltaй гэдэг. За нэг талаасаа. За нөгөө талаасаа юунаас даун трендээс одоо даун тренд явж байгаад апын тренд рүү дээшээ ордог. Дээш юудаг. За мөн тренд change буюу чочтой. Чоч гэдэг зүйлийг бүгд мэдж байгаа. За энэ яг чочигээд энд байсан higher low-ыг те. За энэ чи lower high. За энд би дутуу яасан байна. За энийг тэмдэглээд. За энийг. За энэ lower high-ыг энд эвдснээр те. Эндээс энд эвдрэл хийснээр өсгөж гинэ гэж бид нар мэддэг. За тэгээ мэдэнгүүт тэгвэл эн чинь биднэрт хэмжээ байна гэсэн үг. За тэгэхээр бид нар яах юм? Fibonacci-га татаад ингээ харахад за биднэрт эндээс явсан энэ хэмжээ яг энэ дээр нэг давтагдана гэдэг гэсэн үг байхгүй. За тэгшиндээ гэсэн үг. За мөн биднэрт за энийг устгах. За мөн биднэрт апын тренд цаашаа үргэлжлэх тохиолдол байдаг. За энэ дээр бол бид нар бол маш их одоо алуулдаг тохиолдлууд байдаг тий. Апын тренд яваад доошо пад гээд одоо higher low-ыг эвдээд за энийг эвдээд за энийг эвдээд ороод ирэнгүүт бидний 4-9-оор ингээд унах хэрэгтэй шүү дээ. Ингээ унах хэрэгтэй өтө шууд дээшээ эвддэг. Шууд дээшээ энэ higher high-ыг дээшээ шууд higher lower low-с шууд higher high гэдэг. Энэ нөхцөлд яадаг вөхөр апын тренд цаашаа эндээс явсан энэ ап тренд дахиад цаашаа үргэлжлэх тохиолж өгдөг. Дахиад ап явах гэж байна гэдэг. Тэ? За энийг бол мэдчихэж байгаа. За энэ нөхцөл биднэрт яадаг вөхөр яг энэ явсан lower low за энэ lower low-с энэ higher high-ын хоорондох энэ хэмжээ бидэрт хэмжээ болж өгдөг гэсэн. Тэгэхээр яах ёстой юм гэхээр эндээс явсан энэ хэмжээ энэ дээр нэг ирэх гэж байна гэдээ мэдэгддэг гэсэн үг. За мөн яг даун трендийн дагуу яриа. За энэ бол мэдээж апын тренд. За би бол яг явах бүх тал руу нь харж байгаа гэсэн. За энийг устгаад энийг дээшлүүлээд ингэж. За юм байна. За тэнгуут яах юм? Мөн адил биднэрт даун тренд буюу уналтын тренд явж ирсэн. За энэ трендээс яах юм? Дахиад даун тренд үргэлжлэх тохиог яаж өгөх ёстой? Энд биднэрт higher highs, lower high эвдэж өгч штэ. Эвдээд ирэхэд бид нар pullback ажиглаад buy гэдэг дандаа. За энийг бол ерөөсөө тий одоо QM нөгөө нэг мөрдлөгөө ингээл олон арилжаа одоо нэрлэлсэн байдаг. Гэхдээ үнийн хэрэг дээр эн чинь бүгд л доовын онол гэдэг байхгүй. Тренд change-ийн тохиол. Дөнгөт бид нар энэ дээрээс buy-даад stop loss-ыг lower-ын доор оож buy-гэж энэ дээрээс stop loss зогсчихсон. Цогж доошоо ороод доошоо пад ингээ унцчих. За тэгэхээр яг энэ нөхцөлд биднэрт мөн адил хэмжээ мэн болж өгдөг гэсэн үг. Энэ lower-өөс ийшээ ингээ ороход за биднэрт энд явсан яг энэ хэмжээ энэ дотор нэг давтагдана гэдэг санаа байхгүй. За тэгэхээр эндээс юуг ойлгох ёстой юм гэхээр за энэний дараа би нэг sideway хөдөлгөөн дээр хэмжээг ярьж өгнө. За тэгээд яг энэ яг одоо хэмжээний тал дээр асуулт байна уу? Надаас. За асуулт байвал асуугаарай. Цаашаа шууд явлаа шүү. Жохон хүлээ. Хэмжээ гэдэг зүйлийг юу н ойлгосноо? Асуулт байхгүй гэж ойлгох уу? Чи өөрө 20-30 хүн байна шүү дээ. Нэг ч асуух асуулт байхгүй юу? Аа их үү.
Эдрийг хаана хийх вэ? Хаана нь хийх үү гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо эднийг би юу вэ штэ. Хэмжээний тухай ингээ онлын зураг зорчоод чартн дээр би та нарт тайлбарлаж өгнө штэ. За, чартн дээр энийг яаж ажиглаж харах вэ гэдгийг. За. За, тэнгүүтээ. За, эдрийг устгахчээ. Тэ, за энийг устгахчээ. За, энэ бүгд за энийг устгахчээ. Одоо гол нь дуу. Яриа чин тасалдаа сонсогддгоо. За. За, хоёрт. За, хэмжээний тухай. За, саяных бол ерөнхийдөө бид нар тэгээ доовын онлын одоо яг high low тренд ч биднэрт хэмжээ болдог тухай ирсэн. За, одоо биднэрт хэмжээ заримдаа болох тохиолдлын тухай ярив. За. За, биднэрт sideway хөдөлгөөн буюу чарт маань ингэж хөдөлж эхэлдэг. Яг нэг рейнжинд. За, ингээ яваад ирэх үед биднэрт бид нар Fibonacci-г яаж тохируулахаа мэдсэн те. Ингэж хэмжээ татлаа. За, тэнгүүт энэ магадгүй доошоо өвдрээд доошоо ороод ирэх юм бол ингээд доош нэг давтагдана гэсэн. За, тэгэхээр энд явсан хэмжээ энд дахиад нэг давтагдж байгаа гэсэн. За, тэгэхээр нөгөө нэг хэмжээ минь яаж тодорхойлогдож байна вэ гэхээр ханшийн те шал тааз гэж яваад байгаа шүү дээ. Эндээ тааз дахиад эндээ шал гэж яваад байгаа. Ингээд рейнжлээд идэг те. Энийг бол бүгд мэдчихэж байгаа. За, рейнж маань өөрөө бас хэмжээ болж өгдөг тохиолдол гэсэн үг. Тэгэхээр яг энэ хэмжээгээ доош нэг л давтдаг гэсэн үг. Яг одоо энэ хөдөлгөөн гэсэн үг. За, энэ хөдөлгөөн буюу за энийг өөр өнгөөр ингээд тодорхойлоо харуулчих. За, энэ хэмжээ доош нэг л ингэж давтнаа гэсэн үг. За, тэгэхээр бид нар яадаг бахна ханшийн шал таазыг бас сайн бүртгэж чадвал sideway хөдөлгөөн дээр ханшийн шал таазыг сайн бүртгэж харж чадвал хамгийн өндөр орой хамгийн нам ёроол хоёрыг ингээд яг шалгаа татаад харангуут бас биднэрт хэмжээ болж өгдөг гэсэн үг. За, энэ нэг тохиолдол. За, дараагийн тохиолдол нь за бидний нөгөө нэг задардаг паттернууд байдаг те. За, энэ ийм паттерн явдаг те. За, мөн ийм нэг паттерн явдаг. За, тэнгууд энэ бол нөгөө нэг дээшээ задрал дээшээ өсдөг. Энэ нөгөө нэг доошоо задрал доошоо өсдөг гэд явдаг паттерн те. За, энэ паттернийг тэмдэглэж. За, бид нар эдгээр дээр паттерн татдаг те. За, энэ паттерн. За, нөгөө юу хаана вэ? Энд байна. За, энд ингээд доош юм. За, бид нар ийм паттерн татаад задрахаар нь ордог одоо сэлдэг тохиолдол байдаг. За, тэнгүүт энэ бол ерөнхийдөө паттерн буюу тренд лайн одоо энэ арга барилууд маань өөрөө бол хайш хашаа ер нь 50-50% магадaltaй байдаг те. За, тэгэхээр бол энэ арга барил бол ажилдаг. Гэхдээ тэгшимийн арга барилд энэ зүйл маань юу болдгоо гэхээр хамгийн дээдлийн орой хамгийн доотлын ёроол хоёр маань хэмжээ болоод өгчдөг гэсэн үг. За, тэнгүүт бид нар за энэ нөхцөлд яг би юу яа? За, дээшээ задрах юугаар нь тооцоод үзье. За, хэмжээгээ бид нар татлаа. Ингээд татлаа. За, энэ хэмжээг дээшээ татлаа. За, тэнгүүт биднэрт яах вэ? Энд явсан нэг л энэ хэмжээ дээшээ нэг л давтагдана гэсэн үг. Дээшээ. За, тэгэхээр энэ цэнхэр одоо яг бидний тренд одоо юу маань явахдаа дээшээ ингэж явж байгаад магадгүй эндээс ингэж орж ирээ ингэж задрахад энэ хүртэл өсгөнэ гэдэг мэдчихсэн гэсэн үг. За, тэнгүүт даун трендийн дагуу мөн адил хамгийн дээдлийн орой хамгийн доотлын ёроол те. За, энэ хоёр маань биднэрт хэмжээ болж өгдөг гэсэн үг. За, тэнгүүт за энийг би мөн доошоо задрахаар тооцчих. За, доошоо задрахаар тооцоод за ингээд доошоо задрах юм бол за эндээс биднэрт яах вэ? Эндээс орж ирлээ. Доошоо тасгэлээ. За, тэнгүүт биднэрт эндээс явсан энэ хэмжээ доошоо нэг давтагднаа гэнгээ явж байгаа гэсэн үг. За, тэгэхээр яг энэ хэмжээг давтагддаг гэсэн. За, тэгэхээр яадаг вэ хнөө? За, паттерн буюу те ингээд ийм рейнжийн үед бол хамгийн өндөр орой нь ханшийн одоо бүсийн маань одоо орой те. За, энэ дээр бол ханшийн бүсийн маань ёроол болж тархана. За, энэ дээр ханшийн бүсийн маань орой, энд ханшийн бүсийн маань ёроол болох нь. Тэгэхээр энэ маань өөрөө цогцоороо нэг хэмжээ болдог гэсэн. За, мөн энэ маань өөрөө цогцоороо нэг хэмжээ болдог гэсэн. За, тэгэхээр яг энэ хэмжээнүүд доошо дахиад нэг л давтагдаж гарч ирдэг гэсэн. За, тэгэхээр хэмжээнээс дараа нь би шилжүүлэгчийн хөдөлгөөний тухай ярина гэж ярьсан те. За, тэр шилжүүлэгчийн хөдөлгөөн ямар учиртай юм гэхээр ерөнхийдөө энэ хэмжээг одоо яг хаашаа вэ гэдэг нь те. Өсөх юм уу, унах юм уу гэдгийг шилжүүлэгчийн хөдөлгөөн хэлээд өгчдөг гэсэн. Тэгэхээр бид нар бол хэмжээ гэдэг зүйлийг маш сайн ойлгочих юм бол ер нь бол ерөөсөө
чартыг бол таамаглахад боломжтой болчихдгоо гэсэн үг байхгүй. Энэ хүртэл өсөх юм биш үү? Энэ хүртэл унах юм биш үү гэж анзаарчдаг гэсэн үг. За тэгэхээр онлын зургийн хувьд бол хэмжээ гэдэг зүйлийн тухай бол нэг иймэрхүү зүйлүүд байгаа. За тэгээд хэдүүлээ бол одоо ханшийн чартн дээр харъя. Нэг юм чи яагаад олдохгүй. За хэдүүлээ юун дээр яах юм. За oil. За gold дээр л харъя дөө. Би өөр нь gold гэдэг. За биткойн. За одоо энэ ингээл нэг жишээ гараад ирж. За би та нарт юу гэж хэлсэн? Довын онлын батлагдсан ёроол буюу те тренд ченжийг олж харнаа гэсэн. За энд байна. За энд биднэрт юу гэсэн? За довын онлынхоо зургийг хэдүүлээ зураад харъя. За эндээс тап ингээд дээш явсан байгаа. Ап тренд яваад доош энэ дугаа ловыг энд дэвдэрсэн шүү дээ зүүнний үзүүрээр. Pullback орж ирлээ. Унлаа. Тийм байгааз харж байна уу? За яг энэ нөгөө нэг саяны доовын одоо миний зурсан зураг байна. За энд биднэрт lower high байна. Higher low байна. Тэгээ энд биднэрт higher low байна. Энд биднэрт higher high байна. Энд биднэрт lower high гэдэг ч. Гэхдээ lower low гэдэг ч. Энд lower low хийсэн бол энд lower high болоод энд орж ирж байгаа гэсэн. За тэгэнгүүт яг миний одоо энэ бол миний таамаг шүү дээ. За биткойн одоо юу авах гэж байна те. Одоо унах гэж байна гэд. За тэгэнгүүт эндээс явсан энэ хэмжээ буюу энэ улаан сум багхгүй. Энэ улаан сум доошоо одоо уннаа гэж байгаа. За тэгэнгүүт энэ нөхцөлтөөлөө би хэмжээ яга хоёрын цөг хөрөөгүй шалтгаан нь энтэй холбоотой. За энэ бол хэмжээсийн гүйцэлтэй хичээлтэй холбоотой. Тэгэхдээ биткойн эндээс одоо миний тэмдэглэсэн эндээс буюу одоо энэ хэд гэж тэмдэглэсэн. За 69800. За ер нь 70000 хавцаа. 70000 дээрээс биткойныг бол одоо би доошоо 66673 гэж одоо таамагласан байна шүү дээ. За тэнгүүт за энэ биткойн. За би ерөнхийдөө голдуу голд дээр ерөн жишээ их харж хардیں۔ За хэдүүлээ эндээс бас харъя. За мөн эндээс за даун тренд үргэлжилж байна. За эндээс хэдүүлээ заахан ингэж хараа. За 30 минутан дээр тавиад сайхан задлаад харъя. За жишээ нь энд байна шүү дээ. За жишээ нь. За би та нарт юу гэж хэллээ? Range хөдөлгөөн байж болдгоо тий. Энэ бол биднэрт нөгөө яриадсан sideway хөдөлгөөн чи. За тийм байгааз sideway. За тэгвэл биднэрт энэ sideway хөдөлгөөн бол энэ хэмжээ байна гэсэн үг. За тэгэхээр энэ хэмжээнээс ийшээ ирэхээ хэлсэн гэсэн үг. За тэгэхээр биднэрт энэ дугаа хөдөлгөөнөөр бид нар магадгүй уншаад за энэ дугаа хөдөлгөөнөөр магадгүй одоо уншлаа гэхэд за ер нь бол нэг энэ анзааны өсөлт байна гэдэг мэдчихнэ гэсэн үг. За энд ирсэн байна. За дахиад энэ дугаа хөдөлгөөнөөс болоод энэ ийшээ очих хэлсэн байгаа. Тэр ингэж хардаг гэсэн үг. За тэгэхээр за энэ нөгөө нэг жишээ. За яг хэдүүл жишээнүүдэд яриа. За энэ бол биднэрт sideway буюу биднэрт нөгөө нэг range-сэн хөдөлгөөн биднэрт хэмжээ болж өгдөг гэдэг жишээ харагдчихэв. За түрүүнийх нь бид нар upын трендээс down руу яаж одоо хэмжээ болж гисэн бэ гэж байна. За тэгэхээр одоо хэдүүлээ down-аас up руу харах хэрэгтэй. Down-аас up руу яаж харах хэрэгтэй те. За эндээс харъя. За down-аас up руу харах тохиолдол нь за бүр жижигрүүлчихөө ингээ хайж яхаар энэ дотор гараал ирнэ гэсэн. За ингээд up-аас down руу за энэ бол нэг дээшээ гарч ирдэг дийлэн чадаагүй юм шиг байх юм. За зин ингээд томруулаа харъя дөө. За энэ нөгөө range хөдөлгөөн те. За энэ өөрөө ингээд цогцоороо биднэрт нэг хэмжээ байна те. Энэ хэмжээ энд ирэхээ хэлсэн биз дээ. За бид нар зураг татаад үзэж болно. Зураг татаж үзэж болно. Эндээс явсан энэ хэмжээ дээш нэг явна гэж. За энэ хэмжээ. За тэгээд бидний яг юу басны дагуу энэ хэмжээ чинь за энд харж. За яг угаасаа нөрөнчтэй заваарж болохоор энэ дээл ирсэн байна. За хана хоёрын цэг дээр яг хэмжээгээ хангаал унсан байгааз. За харагдаж байна те. За энэ бол мэдээж нөгөө нэг рейнжтэй хөдөлгөж харагдаж байна. За down-аас up руу. За хэдүүлээ жишээг хайнаа олно. Би одоо нөгөө сүүлийн нэг сар ихтэй яг чартн дээр нэг зураг зураагүй бүгдийг нь орхицсан болохоор одоо бол жоохон миний чартн дээр зурагнууд байхгүй байгаа. Одоо өмнө гаргасан таамаг маамаг гэх юм дээр. За жишээ нь энд байна шүү дээ. За down тренд энд явж исэн байна. За down тренд. Lower low. За энийг зургийг айтайхан зарья. Lower low, lower high, lower low, lower high.
Ингэж байгаа дээшээ тасгаа явсан. За яг энэ нөхцөлд юу вэ гэхээр биднэрт за би түрүүнд нэг үг хэлсэн те. За доовын онлын батлагдсан хай лоовуудыг зөв олдог бол чухлаа гэд. За одоо энэ дээр бол батлагдсан хайр лөөр хай маань энэ байгаа байхгүй. Энд ямар ч лөөр хай байхгүй. Энэ бол зүгээр цул хөдөлгөөн. Тэнгүүт бидний хувьд яаж юм хэр магадгүй бид нар энийг ингээл оюун лөөр хай юм байна. Энэ хайр хай юм байна. Энд өвдчлээ. Тэгээ энэ өвдчлээ. Түүлийн өсгөж ийнэг ингээл харах юм бол бурууч гэсэн. Энэ унж олох байхгүй. Унах байхгүй. Яагаад гэвэл гол батлагдсан хай чи энэ байгаа байхгүй. За тэгэхээр энэ нөхцөл дээр энэ хай энд байна. За тэгвэл бид нэр хэмжээгээ татаад үзэх юм бол эндээс явсан энэ хэмжээ дээшээ давтагдана гэхэд за яг энэ хоёрын цэг рүү өсөж орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр энд биднэрт хай өвдснээрээ энд ирэхээ хэлсэн гэсэн үг. За энэ болохоор даун трендээс ап руу явж байгаа байдлыг харуулж байна тий. За одоо бид нар тренд үргэлжлэх дохионы тухай. За тренд үргэлжилж байгаа нэг даун тренд явж ирснээр тэр чигтээ цаашаа явах уу гэдгийг бид нар яаж мэдээд байгаа юм бэ гэдэг асуудал яригдж байгаа тий. За жишээ нь энд дээ шүү дээ. За эндээс даун тренд орж ирсэн. Орж ирээд энд байгаа хайг эвж өгсөн байгааз. Эвдээд ингэж явж байгаа буцаад энд байгаа ловыг эвдсэн. За энд байгаа ловыг эвдсэн юм чи бид нар юу гэж бодох хэвтэй? Энэ лов эвдсэн юм чи доошо унах хэвтэй л гэж бодох хэвтэй шүү дээ. Гэвч энэ яасан? Цааш өсөө эвдсэн байгааз. Шалтгаан юу юм? Биднэрт эндээс явсан энэ хэмжээ дээш нэг явна гэдэг асуудал байхгүй. Энэ явна гэдэг асуудал. За энэ болохоор нөгөө бид нар апын тренд явж байтал цаашаа апын тренд үргэлжлэхүү гэдэг дохио энд явсан хэмжээ биднэрт үргэлжлэхээ хэлээд өгсөн. За энд бол хүрээгүй тохиолдол байна. Хүрээгүй тохиолдол нь ямар учиртай гэхээр за энэ бол хэмжээсэн гүйцэлтэй хичээлтэй холбоотой болохоор энд хольж ярьж болохгүй. Хүрээгүй тохиолдол нь бол яг хөө ерөнхийдөө энд явсан хэмжээ дээшээ явах хэрэгтэй байхгүй. За энэ хүртэл явах хэрэгтэй. За яг хөө мэдээж хэмжээсэн гүйцэлт бол фек аут буюу илүү гаралтай байж болдог энэ ингэж. Тэгэхээр энэ бол дутсан тохиолдол нь бол хэмжээсэн гүйцэлтийн хичээлийг ярихад бол ойлгомжтой болно гэсэн үг. За тэгэхээр энэ бол одоо ямар учиртай юм бэ гэхээр за энэ апын тренд рүү үргэлжлэх дохиоч юм одоо асуудал ч юм байна. За хэдүүлээ даун тренд рүү үргэлжлэх тухай юуг харъя. За энд даун яваал энэ даун тий. Даун яваад бад гэдгсэн юм тий тас гээд. За даун трендийг сайн ажиглах хэрэгтэй. Даун. За эндээс даун тренд орж ирээд энэ чинь ингэсэн юм шүү дээ. Энд даун пад гэд эвдээд энд хэмжээ болж өгөөд за энэ бол одоо бас нэг тохиолдол маань байна шүү дээ. Бас ингээ ажиглахаар бидний нөгөө нэг яриад исэн одоо паттерны асуудал маань тий. За тэгэхээр паттерн маань доошоо хийж байгаа дээшээ явчихсан. Тэгээ доовоо хөөвэл за эндээс доов хөөж харсан дээр юм байна. Та арай ойлгомжтой харагдах юм байна. За одоо энэ тохиолдолд энэ шүү дээ. За энд бас нэг тохиолдол. За бид нар яах юм? Энийг мэдэн шүү дээ. Энэ хөдөлгөөнийг. Дээшээ задрал яадаг лээ? Өсдөг, тий? Энийг бол бүгд мэдчих. За тэнгуут эндээс яасан биднэрт би паттерн үед хамгийн дээд орой маань ханшийн тааз маань болж өгöd хамгийн доотлын ёроол маань ханшийн шиг болж өгнө гэсэн. Тэгээ энэ дээшээ задарсан ба шүү дээ. Дээшээ задрал орж ирэхэд энийг аль хүртэл өсгөх ёстой юм бэ гэдэг асуудлыг харахад эндээс одоо энэ хэмжээ ингэж явна гэсэн үг. За энэ нөхцөл дээр бол яах вэ? За энэ дээр би буруу арчиж. За уучлаарай, sorry. Энэ өөрөө гол хөдөлгөөн нэсэн биш. Энэ өөрөө гол хөдөлгөөн нь энэ ингэж яригдчихсэн асуудал шүү. Би энэ дээр буруу юм харсан байна. Энэ ийм байсан юм биш. Энд ингэж орж ирээд ингэсэн тий. Энэ ийм асуудал яригдчихсэн юм биш. Тэгээ нэг ийм асуудал. За нэг ийм асуудал байсан юм байна. За тэгээ энэ бол хоёрын цэг рүү хүрээгүй асуудал нь эндээс явсан энэ хэмжээ дээш нэг явна гэдгээр ингээ явсан байдал харагдаж байна. За тэгээ энд бол яг дотор нь өөрөө энд бол pullback хөдөлгөөнүүдийн одоо асуудлыг яригдаа эндээс ерөнхийдөө өсөөд ерөнхийдөө хэмжээ бол энэ хүртэл ханах юм байна гэдгийг бол ажиглах байсан гэсэн үг. За тэгэхээр энэ дээр би өөрөө бас дутуу харж явсан байна.
За. За дараагийн жишээ нь. Дараагийн жишээ. За энд ингэсэн байна, энд ингэсэн байна. За энд рейнжлээд ийшээ явсан байна тий. За напас юу нэ. За даун руу нь харагдсан нь яа харагдахгүй. За. Эн чинь ингээ аптренд болцсон юм шүү дээ. Эндээс чи эвдрээд ингээ тас гэдэг. Аптренд, даун тренд доош энд хэмжээ ханаж байгаа юм шүү дээ. Энд хэмжээ ханаад авчиж. За даун трендийг гоё шинчилж өгсөн юм байна уу. За баг энэ л юм шиг байна дөө. Апас даун руу шилжээд даун руу шилжиж явж байгаад энд эвдрээд ингэж харж доош унтсан ч юм уу те. За энэ айгүй гоё ойлгомжтой харуулах жишээ байна уу. Гол нь ойлгомжтой харуулах. За энд байна да энд байна. За энд байна. За энд бас яг энэ жишээ ч юм. За бид нэрээс даун тренд даун руу үргэлжлэх тохиолдлыг ярьж байгаа тий. За тэнгуут энд яасан юм биднэрт Dove only батлагдсан хай маань буюу орой минь энд байгаа байхгүй. Тэнгуут яасан энд биднэрт энд эвдэж өгснөөр ингэж ороо энд дэше өсөх хэрэгтэй байсан шүү дээ. Тэгсэн чинь өсөлгөө доошо унтсан байгаа. За тэнгуут биднэрт яах юм? Энд биднэрт лөөр маань байна. Энд лөөр хай маань байгаа байхгүй. За тэнгуут биднэрт хэмжээгээ яадах юм хэмжээ маань ингэж харагдаж байна гэсэн үг. За тэгээ биднэрт яасан? Яг 2-ын цэг буюу ийшээ орж ийн гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар ажилладаг гэсэн үг. За тэгээд за энэ дээр бол яг ингэж ажилласан. За ерөнхийдөө эндээс одоо асуух юм байна уу? За ер нь бол яг чартыг бол яг анх бол эндээс ингээ ажиглах юм нь бол ерөөсөө энэ л байгаа юм л дөө. Энэ бол нэг волюм багтай үед ханшийн чарт өөрөө яаж хөдөлдөг талаар тий. За зүгээр ингээл харуулчих бол л доо энийг ингээд. Энийг л хэлээд. Одоо энэ яг энэ B сайн-ыг хэмжээ 0.12 гэсэн хэмжээг авлаа шүү дээ. Яг энэ хэмжээг ингээд буулгахад унсан ч яг нэг хэмжээгээр өсөж ундаг гэсэн үг. Тэгээ энэ ингээд хэмжээг нь хараарай. За энийг ингээд дээш ингээд авчиж тарай. За тийм бооз. Нэг юм байдаг. Зүү тогтлно. За тэгээ энэ дээрээс нь одоо яадгийн те. Энэ дээрээс нь бид нар зүгээр одоо ингээд юуг нь татаад юм те. Энэ дээр нь ингээд татаад за энийг голчлоод за энийг энд нь аваад те. За юу яагаад энийг аваад за ийшээ татхад за мөн яг л нэг хэмжээгээр явдаг гэсэн үг. За дахиад эндээс ийшээ ингээд татаад ингээд явахад яг ингээд нэг хэмжээгээр яваад зөө. За энэ бол өсөлтөнд ч уналтанд ч яг нэг хэмжээгээр ингээд давтагдаад идэг гэсэн. За энэ харж байна. За тэгэхээр энд яаж ингээд хэдий ингээд нэг ийм хөдөлгөөнүүд байгаа ч гэсэн яг эцсийн бүлэгтээ энэ хэмжээнүүд ерөөсөө яг л давтагдаад идэг байгааз. Тэгэхээр энэ нөгөө нэг волюм багтай буюу одоо маш бага арилжаа хийгддэг те ийм одоо хөдөлгөөнүүд төр ханшийн чарт ингэж хөдөлдөг бол волюм ихтэй те бидний одоо яг хардаг волюм ихтэй болоод тэгэхээр ийм ойлгомжгүй болдог. Тэгээ бид нар эдгээр дотроос яг тэгшимдээ ажиллах үгүй юу гэдгийг яаж хардаг вэхээр ерөнхийдөө хэмжээ гэдэг зүйлээр ойлгоод авчдаг гэсэн үг. Тэгэхээр яг тэр хэмжээ гэдэг зүйлээ бид нэр хэмжээл авчих юм бол яг тэр юу шиг те одоо энэ Монгол төгрөг юу шиг те ингээд давтагддаг гэсэн үг. Хэмжээнүүд ингээд давтагдаад идэг. Тэгэхээр энэ давтамжийг чартанд өөрөө энэ одоо ойлгомжгүй энэ хөдөлгөөн дотор байна гэдгийг л ажиглаад харцсан зүйл байгаа байхгүй хэмжээ гэдэг зүйлийг. Тэгэхээр хэмжээ гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ямар ч байсан бол миний хувьд бол за хэмжээний тухай хичээл бол ингээд өндөрлөнө. За тэгээд та хэдэд асуух асуулт юу вэ? Яг одоо хэмжээний тухай. За өөр юм байсан ч болно асуух юм байвал. Асуух асуулт байвал тамаагүй асуу. За тэгээ би ямар ч хэлсэн одоо энэ саяны хэмжээний тухай хичээлийг YouTube суваг дээр шууд байршуулах болохоор ерөнхийдөө бол яг одоо ингэ бичлэгээ зогсооч. За тэгээ надтай асуух, ярилцах юм байвал одоо санаа зовлог шууд асууж болно гэсэн үг. За тэгээ ямар ч хэлсэн
YouTube сувг дээрээ тавих одоо бичлэгээ ингээд зогсооч. За